Кэтрин Менслоу. Канаар бэлцүүхай. Орчуулсан сугар агчаа. Урд хаалганы баруун талд яварлах том хадаасыг харж байна уу? Би тийшээ одоо ч харж чаддаггүй хэдийч аваад хайчихъя гэхээр нэг л зүрх хүрэхгүй. Намайг талиж утсны дараа ч хадаас ханд хадаатай хэвээр байна гэж бодоход сэтгэлд үеиг санагдана. Тэнд шувууны тор үлгөөтэй байсан бол та гэж хүмүүсийн ярилцагийг сонсоод сэтгэл амарна. Ямар ч тач тэр минь бүр мөсөн мартагдаагүй юм байна. Хонгорхон минь ямар гайхалтай дуулдаг байсныг та төсөөлөхгүй. Бусад канаар бэлцээхэн жигэхээс эрс өөр. Түүний дуулахыг сонсоод би ганцаараа биширсэн биш үү? Өөр хүмүүс ч өөдөнд минь зогсоод хиймэл жүржийн хажууд хашаан дээгүүр тэгнэн ухаан алдан чагнаж байхыг би бишгүй харсан. Та мэдээж удахгүй хэрэглэх баг. Гэхдээ түүний минь жирэхийг сонссон бол тэгж хэлэх нь юу л бол. Надад бол хонгорхон минь дууга бүр ихнээс нь дуустал дуулж байгаа шиг санагддагс. Намайг орой тийш гэрээ цэвэрлэж дуусаад цамцаа сольж энд үүдний тавцанд оюухмоо барьсаар гарч ирэхэд бэлцүүхай минь анхаарлыг минь татах гэсэн аягтай нэг хөндлөвчөөс нөгөөрөө хоп өсөрч торныхоо төмөр саралжийг хошуугаараа зөөлөн тоншиж яг л мэрэгжлийн дуучин шиг жаахан ус балгаад чимэн тансаг дуулж эхлэхдээ зэрэг би зүгээ доош тавина. Чих тавин жагндагс. Үгээр дүрслэхийн аргагүй. Ямар тансаг дуулдгийг нь танд ойлгуулж чаддаг ч болоос. Би түүндээ хайртай байлаа. Ямар их хайртай байсан гэж. Хүн энэ хорвоод юунд хайртай байх нь тийм ч чухал биш. Гэхдээ л юу гэж вэ, хэнийг ч вэ хамаагүй хайрлах л хэрэгтэй. Мэдээж хэрэг бяцхан байшин цэцэрлэг нь байлгүй л яах вэ? Гэвч яагаад ч юм бүү мэд надад нэг л хангалттай санагддгүйсэн. Цэцэгс магадгүй тантай харилцаа үүсгэж ядагч энэрч ойлгоно гэж үгүй. Тэрчлэн би бүр үдшийн галан одод хайртай байл. Тэнийг сонсгож байна уу? Би нар жаргасны дараа арын хашааргаа гараад хар бараан квалит модны дээгүүр үдшийн галана тодорхойг хүлээдэг байл. Тэгээд за хонгорхон минь хүрээд ирвүү гэж шивнэ. Тэрхэн мөчид үдшийн галан зөвхөн надад л зориулж гэлзэж явах шиг санагддагс. Тэр ч үүнийг ойлгож явах шиг. Энэ яг санаалтас шиг. Гэхдээ яг ч санаалтас биш. Эсвэл харуулсал ч юм уу? Харуулсалт л илүү ойр юм да. Гэхдээ юунд харуулна гэж? Би харин ч талархах зүйл олонтой шүү дээ. Гэхдээ тэр амьдралд минь орж ирснээс хойш би үдшийн галана хүртэл мартсан. Хайч юм шиг. Мөнөөх хэтэд тэр шуухайг минь бяцхан торнд хийж гисэн худалдахаар манай үүдэнд ирэхэд хонгорхон минь хөөрхий бяцхан далавчаа аль үдгээр нь савч цэвдэхийн оронд зөөлгөн дугаар жив гэж билээ. Яг тэгэхэд би эквалипт модны дээгүүр гэлсгийх үдшийн галанда хилдэг шигээ. За хонгорхон минь хүрээд ирвүү гэж дуу алдсан. Тэр мөчөөс хойш хонгорхон минь минийх болсон. Тэр бит хоёр бие биенийхээ амьдралыг хэрхэн хуваалцаж байснаа эргэн дурсахад надад гайхалтай санагддаг. Өглөө би доош бууж торыг нь бүтээсэн давуугаа авахад бэлцүүхай минь нойрмог зөөлөн дуурч надтай мэдчихлэн. Хатагтай гэж байгааг би шууд л ойлгов. Тэгээд би түүнийгээ тортой нь гадагш гаргаж хадааснаас үлгөөд 3 залууынхаа өглөөний ундыг л бэлтгэндээ. Гэртээ хоёулахнаа үлдтлээ бэлцүүхайгаа татвш оруулдаг байлаа. Үүний дараа угаалгад цэвэрлэгээ эхэлнэ. Энэ ямар зугаатай гэж би ширээний болон сонин дэлгээд бэлцүүхайгаа тортой нь сонин дээр тавихад тэр минь юу болох гэж байгааг ойлгосон аятай далавчаа дийж гарна шүү дээ. Ястай нэг жижигхэн амтны шүү чи гэж би түүнийг зэмлэнэ. Твшийг нь доош шудар цэвэрлээд шинэ нийс асгаад
үр болон усны савыг нь тус тус дүүргэж хүндлэгчүүдийн хооронд жаахан ажиг нь улаан жинжүү авчулна. Бэлзүү хаан минь энэ бүхнийг ойлгохын дээр ойлгож талархан хүлээн авдаг байсан гарцаагүй. Бүр цаанаасаа л цэвэрч цэмцгэр амтнсан тэр минь. Хүндлэгч модоо хизээж бохирдуулж талбдуулахгүй. Усанд орох ямар дуртайг нь та хараал нэрээ цэвэр цэмцгэр ах дуртай амт юм гэж хич дуулна шүү. Тэгээд хамгийн сүүлд нь усных нь онгоцыг тавина. Торонд нь онгоцыг нь хиймэгцэл хонгорхон нь шууд л шумбаад ороод явчихна. Эхлээд нэг далавчаа, дараа нөгөөг нь ирвэл зүүлнэ. Тэгснэ толгоогоо дүүрнэ. Ингэр сэжийнхээ үд сүдийг норгож гарна. Гал тоогоогоор нэг ус цацагдагч бэлзүү хаан минь уснаас гарна гэж байхгүй. Одоо болно, худлаа гайхуулган гэж би түүндээ хэлнэ. Эцэст нь хонгорхон минь онгоцноосоо гарч нэг хөл дээрээ зогсоод үд сүд рүү хошуухай шургуулад бие хатаандаа. Тэгээд нэг чичээрч, нэг биеэс ихсэрч, нэг шулганаад хоолоогоо дээш өргөн бурхан минь иргэн дурсаж тийсэхгүй. Тэр үед би хутгаа зүлгэж байж таарна. Ман дээр тавьсан хутганууд зүлгэх зур тэтч бас дуулах шиг санагддаг гэсэн. Хань минь тийм тэр яах аргагүй хань нөхөр минь байж. Төгс хань. Ганцаар амьдарч буй хүнд хансах нэгэн ямар чухал гэж. Мэдээж хэрэг 3 залуу минь орой бүр хоолоо идэхээр гэртээр нь дараа нь зочны өрөөнд ороод сонио уншицгаана. Гэхдээ өдрийг минь дүүргэсэн тэр жижиг сажиг зүйлсийг тэд сонирхгүй. Сонирхон ч гэж би гордохгүй. Яасан гэж сонирхов дээ. Би тэдний хувьд хинч биш. Үүндээ нэг орой би шатан дээр миний тухай манай ухаа гэж ярихыг сонссон юм чинь. Хамаагүй. Огт хамаагүй. Би өчүүхэнч төдий тоохгүй. Угаасаа ойлгож ядаад байгаа юм байхгүй л дээ. Тэд залуу байна. Би яалаа гэж тоох юм? Гэхдээ тэр орой би гэртээ ганцаархнаа үлдээгүй дээ. Их талархаж байснаа сандгийн. Тэдний гадааш гарсны дараа би хонгорхонд ингэж хэлсэн. Хатагтай чинь тэд юу гэж дуудаж ийн гэж? Гэтэл тэр минь толгоогоо гэлжийлхэн гялалцсан нүдэрээ өөдөөс минь ширтгэд би инээдэ барьж дийлээгүй. Түүнд минь их л зугаатай санагдсан бол л та. Та шууд тижээж байсан уу? Үгүй бол энэ бүхэн танд арай л хитрүүлсэн санагдаж байж магадгүй. Шувуу гэдэг бол нохой эсвэл муур биш. Зүрх сэтгэл гэх юмгүй хүүдүү хүндийн амьтад шүү дээ гэж хүмүүс боддог. Даваа гарыг бүрт ирдэг манай цэвэрлэгч хүүхэн надаас яагаад хөөрхөн фокс тэрээр тижээдэг юм асууж канаар бэлзуухай хүнд тайдгарл өгөхгүй шүү дээ гэдгсэн. Худлаа. Ёстой худлаа. Би нэг шөнө юу болсныг тодхон санджээ. Би их муухай зүзүүдлээд сэрсэн хойноож зүүднийхээ нөлөөнөөс гарч чадахгүй хийсэг байж бил. Тэгээд халаатаа өглөөд аяг усуух санаатай доош галтаагаа руугаа буусан. Өвлийн шөнө ширүүн гадар шаагиж байл. Би нойрноосоо бүрэн сэрээгүйсэн биз. Гэхдээ жалюуз хөшиггүй цонхоор шөнийн харанхуй дутагч намайг сэм дурандаа дох шиг санагдлаа. Надад би ямар муухай зүг үзүүлсэн гэж эсвэл намайг энэ харахугаас нуугаач гэж хэлж дотроо уудалж явах хүн байхгүй гэдэг маань санаанд ороод тэрхэн зур тисхийн аргагүй боллоо. 1 минут хэртээ нүрээ дар зогссон. Гинтэл хөөрхнөө гих чимээ дуултлаа. Түүний минь тор ширээн дээр байсан. Дээрх бүтээлг нь ялимгүй хилтийгээд өчүүхэн төдий гэрэл торонд нь тусчихсан. Хөөрхнөө гэж хонгорхон минь дахин нэгэндээ жирэглээ. Хатагтай минь би энд байна гэж байгаа юм шиг л сэтгэл минь жигтэйхэн их тайвшраад бүр нүдэнд нүлбэс бүртэлцээд ирсэн. Гэхдээ тэр одоо
байхгүй болсон. Би дахиж өөр ямар ч амтан тижээхгүй. Тижээж чадахчгүй. Түүнийгээ нүд нь бүүдийгээд сарвуу нь хумигдаад гидрэг харан хөвтөж байхад нь олж хонгорхныхоо дуулгыг дахиж хизээч сонсохгүй гэдгээ ойлгомогцол дотор минь нэг зүйл өгчих шиг санагдсан. Цээж минь яг л түүний тор шиг л хоосорчихсон. Мэдээж би үүнийг давж гарах учиртай. Мэдээж хэрэг давах ёстой. Хүн цаг хугацааны ирэхээр ямар ч зовлонг давдаг. Тэгээд ч хүмүүс намайг хөвгчлээ зантыг хилцдэг. Тэдний зөв. Бурхны авралаар би үнэхээр хөвгчлээ зантай. Аимшигтай гутрангат зан гарахгүй. Учиргүй уйлан дурсаж сүд болохгүй ч хэлээ хүнд хаяа үнэхээр уй гашууд автчих мэт санагдгийг нуух юм. Яг тийм гээд нэрлээд хэлчих харахгүй нэг л хажин. Өвчин, ядуу зүдүү амьдрал, үхэл их мэд хин хүний мэдх зовлон үнийн тухай би ярьсан юм биш. Энэ бол өөр зүйл. Тэртээ гүнд бүр сэтгэлийн мухарт яг л амьсгал шиг хүний нэг хэсэг болчихсон зүйл. Хичнээн их цагаар ажиллаж гисэн, аль байдгаараа ядарлаач гисэн. Сэхэ авах төдий л ухаарна. Өнөөх чинь тэндээ хүлээжлээ. Хүн бүрт тийг санагддаг болов. Хин мэдгэвдээ. Хөвгчлөлтэй хөөхөн дууныхан цаана. Юртөө энэ гуниг нуугдаж байгаа нь юрж ихтэй биш гэж юу? Гэхдээ энэ миний сонссон зүйл. Юр яг юу илээд?